За техникийн зурагт хэрэглэж байгаа энэ проекс дүрслэлүүд нь тийм ээ үндсэндээ ийм 3 хэсгээс бүрдээд байгаа. Байдал, зэвсэлт, огтлол гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. За тэгвэл хэдүүл эхний ажил байдлын тухай хэдүүл яриа гэсэн. За тэгэхээр байдал гэдэг зүйл бол ерөөсөө юм үзэгдлийг гаднаас нь бид нэр ажиглаж харахад ямар хэлбэр төрстэй харагдаж байна. Түүнийг дүрслэлснийг байдал гэдэг байгаа. За тэгэхээр байдал ерөнхийдөө одоо инженерийн зургийг гүйцэтгэж байгаа тэр зураг дүрслэлийн аргыг бид нар болохоор дүрслэлийг болохоор тийм ээ ийм хоёр янзаар хийгээд байгаа байхгүй. Нэг нь болохоор Европын болон Америкийн гэсэн ийм хоёр системдэр хийгээд байгаа. Хоёр өөр системдэр хийгээд идэх гэсэн. За тэгвэл E систем нь юугаар ялгаатай, A систем нь юугаар ялгаатай бэ гэхээр E систем бол миний тухайн объектыг ажиглагч аль талаас нь харж ийн тэр талаас харагдсан дүрсийг биетэй объектын цаана байгаа автгадар буулгаж байгаагаар онцлог. Харин А систем нь болохоор ажиглагч талд объект ямар хэлбэр дүрстэй харагдан тэрийг тухайн объектын наадталд байгаа автгадар зурж байгаагаар ялгаатай. Ийм л ялгаатай. За тэгвэл энийг AE системийг бид нар үндсэндээ яг үж ялгаж болох вэ гэхээр эндээс нэдэл харъя. Нэгдсэн проекс ортогонал проекцэлд одоо яаж нэгдүгээр мөчид бета объектыг проекцэлчих юм бол Европын орнуудад проекцлах аргыг бол Европын орнууд их хүчний ISO стандарт мөрддөг орнууд. Тэгэхээр ISO стандарт мөрддөг орнууд бай манайх энэ нэгдүгээр мөчид бета объектыг дүрсэл зурдаг дээр орох буюу бид нар бол яах нь E системээр зурдаг. Хаан 3 дугаар мөчид буюу бета объектыг наадталд нэг автгаа дээр дүрсэлдэг нь болохоор A систем орнуудаа гэж байна. Тэгэхээр зурагт энэ одоо конусаар A систем уу E систем гэж ялгаж байдаг. Энэ болохоор бидний нэгдүгээр мөч буюу A систем, E систем, харин энэ бол 3 дугаар мөч буюу E систем болж таарч байгаа тийм. За тэгэхээр 1 3 дугаар мөч хоёр дээр ингэж зурдаг. Энэ нэгдүгээр мөч дээр нь E систем зурдаг. За E системийн орнуудад байдлыг хэрэглэхдээ үндсэн 6 байдал байгаа гэж бүгдээрээ бол яг нь байдлыг үндсэн 6 байдал гэж үздэг. Тэгэхээр E системийн орнууд болохоор нөгөө миний харж байгаа энэ сумыг харсан чиглэлд урж байгаа дүрсийг цааталт нь зураад байна тий. За тэг ингээ кубын 6 тас дээр буусан дүрслийг хэдүүл үндсэн байдал гэж явчихна. A систем дээр ч гэсэн мөн адилхан кубын 6 тас дээр буусан дүрсийг үндсэн байдал гэх буюу гол ялгаа нь яаж нөгөө наадлын автгаа дээр харж байгаа хэлбэр дүрсээ буулгаж байгаагаар ялгаатай. За тэгвэл бид нар цаашаа E системийг хэрэгжилж явна гэж тийм үү. E системээс харахад нөгөө энэс ер нь альва гол байдал гэдэг бол урдаас харсан байдал гэдэг бол ерөөсөө тухайн одоо техникийн зураг гүйцэтгэлийн үндсэн дүрслэл байх хэрэгтэй гэсэн. Юу гэж хэлгээд байгаа юм гэхээр энэ объектын тухай ихэнх мэдээллийг агуулж байгаа тэр дүрслэлийг бол гол байдал буюу урдаас харсан байдал гэдэг. За тэгвэл дээрээс харсан бол дараагийн дүрслэл дээр бууж ин зүүнээс харсан буюу энэ 3 дахь. За энэ 3 бол бидний хвчлэн гол 3 байдал гэж авч явдаг тийм ээ. За баруун талаас харсан дүрслэл, доороос харсан дүрслэл, доороос харсныг тэр дээр явтай байгаа тул дээр буулгаад цааш нь дэлгэн гэсэн тийм. Ард талаас харсан автгаа. Ингээд 6 автгаа дээр буусан дүрсийг хэдүүлээ нэг автгаа дээр зэлгэж бууслахсныхоо яах нь урдаас, дээрээс, зүүнээс, баруунаас, доороос, араас гэж харсан байдал гэж. За эндгээрээс яах нь гол байдал бол урдаас харсан байдлыг гол байдал. Тэгэхээр бид нар гол байдлыг зөв сонгож зурчих юм бол тухайн зураг илүү эвтэйхэн болдог гэсэн санаа хэлж байгаа. За тэгээд саяны ярьсан 6 байдал, үндсэн 6 байдал, урдаас дээрээс харсан байдал нь бол үндсэн байдал, нэмэлт байдал, хэсгэлсэн байдал гэдэг юм хоёр байдлыг бас бид нар мэддэг байх хэрэгтэй. Нэмэлт байдал нь болохоор байдлыг проекцийн холбоотой дүрсэлдэг, проекцийн холбоогүй дүрсэлдэг, байдлыг эргүүлж зөв байдал байршил оруулах. Хэсгэлсэн байдал нь болохоор яаж таслах шугамар хязгаарлан. Нөгөөх нь болохоор өөрийнх нь хүрээ шугамар хязгаарлан одоо хэсгэлж зурхыг хэсгэлсэн байдал гэж юм ангилж байна. За тэгвэл энийг бол бид нар эндээс нь хараад харчин тийм. Энэ бол проекцийн холбоотойгоор дүрслээд тийм ээ. Проекцийн холбоотойгоор нэмэлт байдлыг дүрслээд гэсэн. Тэр энэ доор байгаа дээрээс харсан энэ проекцийн бол энэ хэсгийн зургуугаар ингээд долгион зурсаар зураг төрөгчж болдог гэсэн үг байхгүй тийм. Өөрөөр хэлбэл гажлсан дүрсийг бид нар зурхад төвхтэй шүү дээ. За тэгвэл проекцийн холбоогүй гэхдээ үнцэг нь яаж иргэсэн тэр чигээр нь харуулахаар бол энэ заавал зүсгэж юу байдал заадаг.
чиглэл заасан байдлыг. За тэгвэл энэ дээр проекцийн холбоогүй хэрний эргүүлсэн байх юм бол эргүүлэх тэмдэг. За сумын яаж хийх вэ гэдэг нь энэ стандартыг харагдаж байгаа. Дээрээс нь яаж эргүүлсэн тэмдэглэхийг Хуч стандарт бол бүтэн тойрог байдгсэн бол одоо энэ шинэ стандартаар буюу MNS ISO стандартаар урд нь GOST стандартаар бид нэр бүтэн тойрог татж байгаа сум хэрэгэлдэг гэсэн бол одоо ISO стандартаар жишээлчихэд энэ сумны хэлбэр төрсөн юм болж өөрчлөгдсөн байна. За тэгвэл хааш эргүүлсэн тэгээд хэдэн градус эргүүлсэн гэдгийг бичдэг болсон гэсэн. За тэгэхээр стандартын дугаар байна. За тэгвэл хэсгэлсэн байдал. Хэсгэлсэн байдал дээр хэдүүлээ юу хардаг вэ гэхээр жишээ энэ яасан биднийхээр бол энэ бол гол байдал тий дараа энэ бол зүүнээс харсан байдал энэ бол яг нь доороос дээрээс харсан байдал гэсэн үг шүү дээ тийм ээ энэ гурван байдал бол үндсэн гурван байдал энэ үндсэн гурван байдлаас хэрэгтэй гэд нэмээд энэ хоёр байдлыг нэмж зурсан байгаа байхгүй тэгэхээр байдал заахад би бол баруунаас харсан энэ дүрслэлийг энд гаргаж харуулсан байна шүү дээ. Баруунаас харсан дүрслэлийг би уулын энэ баруун талд зурчвал би ямар нэгэн сум тэмдэглэхгүй. Гэхдээ нэг яаж проекцийн тэнд байрлах хэвээр байрлалыг солиод авчирч зурцсан учраас нэмэлт байдал заагаад байгаа гэсэн үг байна шүү дээ тийм. За дээрээс нь яаж гаднатын хэлбэр дүрсийг бүрэн гүйцэд зураагүй долгион зураасаар хүрээлээд зурцсан байна. За байдлыг ингэж хэрэгжилж болно гэсэн тийм. За тэгвэл А гэдэг байдалд энэний хэлбэр дүрсний яг энэ дээрээс нь харсан энэ хэлбэр дүрстэй гадна талд суурийн хэлбэр нь ийм харагдах боловч ганцхан энэ элемент дээрээс харахад харагдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг аагаас гэдэг байдлаар хараад зөвхөн өөрийг нь хүрээгээр хязгаарлаж зарсан. Дээрээс нь энэ тэгшмийн тэнглэгийн нөгөө талд ижилхэн. Энэ бүр дөрвөн талтай ижилхэн гэсэн ийм байдлуудыг хэдүүлээ одоо үзүүлэх шаардлагатай бол энэ өөрийнх нь тэгшмийн тэнглэгээр зарлж зурж болно гэж. За тэгээд энэ дээр хэдүүл яах нь тэр бичгээрнтийг боловсруулахтай ийм стандартын дагуу одоо бүрдэж хэрэгэлдэг энэ стандартыг та авч зурж болно гэсэн. За одоо тэгвэл хэдүүлээ яаж энд нэмэлт байдлуудыг чиглэлд заасан жишээнүүдийг үзүүлж дээ эргүүлсэн. За энд бас энэ байдлаар эргүүлж болно гэсэн санаа явж дээ. За энд нөгөө бид нар тухайн зургийн таних тэмдгийг хэрэглэхдээ хэмжээг нь ямар хэмжээтэй байж болох вэ гэдэг нь 5-ын диаметртэй тойрог 10 урттайгаар хийж болно. 10-ын диаметртэй тойрог 20 урттайгаар хийж болно гэх ийм тэмдэгтэр хүснэгтэнд тэмдэглэж үзүүлвэл бид нар ийм А систем, Р систем зураг байна гэж ялгах гэсэн. За инженерийн зурагт бид нар бол зөвсөлт гэдэг нэг ойлголт байдаг. Тэр бол хийсэрлэн зөвсөлсөн ойлголт. Тэгэхээр нийлмэлт төрөлхөөрийн хэлбэр дүрстэй гадаргуугаас бүрдсэн биетийг зурахтаа дээрээс нь бид нар шууд гаднаас нарсан дүрслэлтэр ил харагдахгүй тийм элементүүдийг зурахтаа юм зөвсөлт гэдэг ойлголтыг хэрэглэдэг. За жишээ нь бол ингээд нүүрэн зөвсөлт хийхэд энэ тодорхойлсон жилийн дээр бүх харагдаж байна. Энд гарч ирж байгаа энэ хоёулын хэлбэр дүрс нь харагдаж байна тийм. За энийг хэдүүлээ яах нь нүүрний зөвсөлт гэж авч хэрэгэлдэг тийм. За тэгвэл зөвсөлтийн дотор нь энгийн ба нийлмэл гэж хоёр ангилдаг гэж байна тийм. За энэ дэр энгийн зөвсөлт нь болохоор яаж вэ? Нүүрний хэвтэй хажуугийн налуу хэсгэлсэн зөвсөлт. Өөрөөр хэлбэл нэг хавтгаагаар зөвсөө зурчих юм бол энгийн зөвсөлт. Хоёр ба түүнээс дээш хавтгаагаар зөвсөө зурчих юм бол шаталсан ба үнцгэлсэн зөвсөлт гэж ангилдаг гэсэн санаа. За тэгвэл энэ дэр зөвсөлтийг зурагт тэмдэглэхтэй. Гэхдээ энэ бол бидний ганцхан проект төрсөлтөр биш шүү дээ. Угсрын зураг дээр одоо нэг деталь ажлын зураг дээр биш. Угсрын зурагт ч гэсэн дийлэнх тохиолдлоор яг хамаардаг төрслийн ерөнхий чанарыг ярьж байгаа шүү дээ. За тэгээд энэ дэр энэ объектыг зөв дүрсэлцэн зөвсөлт хийсэн байгаа байдал нь өөрөөр хэлбэл нүрийн зөвсөлт хийхэд ийм хэлбэр дүрстэй зөвсөлдсөн байвал гэсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр яаж энэ цилиндр нүхний дээд доод ирмэгийг зурхгүй байвал эсвэл цаадлын ирмэгийг тасалсан зураасаар зурцсан байвал энд яг мэйл харагдж байгаа хүрээ шумаа тасалсан зураасаар зурцсан байвал тийм ээ энийг хараад зурааслыг хоёр өөр тийшээ хийсэн бол дээрээс нь энэ дээр яаж нэг материалаар хийгдсэн нэг элементийг одоо деталийг одоо хэдүүлээ элементийг зааглаа зурчихсан байх юм бол буруу л гэх мэт ийм дүрм ярьчин тийм. За тэгвэл одоо эндээс хэдүүлээ бидний ярьж байгаа төсөлтүүд болохоор энгийн төсөлтүүдийн жишээ ярив тийм. За А гэдэг төсөлтөө. А гэдэг төсөлтийг би яагаад энэ дээр зүсгэж чадгаа заасан юм бэ гэж ярьж байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд дийлэнх тохиолдолд бид нар яах нь зүсгэж чадгаа тэмдэглэхгүйгээр зурж болдог.
За энэ онцгой тохиолдлуудад л зүсгэж автаа тэмдэглэдэг гэдэг санаа хэлэх гэж байгаа шүү, тийм ээ. За зүсгэж автааг болохоор яаж байгаа юм гэхээр энэ конус хэлбэртэй энэ залга тийм ээ би энэ нүхийг гаргасан бийт энэ нөгөө тэгшмийн тэнглэгийн хэвтий тэнглэгийн надад байхгүй учраас энэ дээр аа гэдэг зүсгэж автааг тэмдэглэж байгаа. Тэгшмгүй болчихж байгаа дээрээс харсан зэрэг дээр. Тийм учраас тэнд яаж юм би зүсгэж автаа тэмдэглэж байна. За тэгвэл тэгшмгүй зүсэлтэн дээр л бид нэр ингэ зүсгэж автаа тэмдэглээд байна. Би В гэдэг зүсэлтэн ч гэсэн хажуугаас харсан зүсэлтэн дээр гаргахад яаж юм. Энэ одоо тулаас хамбар нөгөө талд нь байхгүй учраас тэгшмгүй явуулчихад байгаа учраас зүсгэж автаа тэмдэглэж байна. Дээрээс нь энэ Б-гис Б монголоор гэсэн зүсэлтэн дээр хэдүүлээ харахад энэ суурийн дээдлэлд байхгүй учраас яаж энэ зүсгэж автаа тэмдэглэж байна. Дээрээс нь энэ налуу зүсэлт тий кубын 6 талстай параллел биш тийм автаа дээр бууж байгаа дүрслэлтэй хэдүүлээ яаж налуу зүсэлт гэж нэрлээд тэр зүсэлтэнд үүсэн дүрсийг яаж 6 талбай жилүүд эсэгт хаашаа эргүүлээд зүсэлтэнд үүсэн дүрсийг бас энд зурсан байна. За энэ дээр бас яг нэг эсгэлсэн дүрслэл хэрэгэлсэн байна тий. Эсгэлсэн дүрслэлтийг тэгшмийн тэнглэгийн наадал задлах ижлэгэн учраас энэ дээр хэрэгэлсэн байна тий. За тэгвэл энэ дээр нүрийн зүсэлт хийсэн байна тий. Хэрвээ бид нар дан гадна талаас нь хараад байдлаас нь хэрвээ зурсан бол ингээ гадна талаас нь юм тассан зураас харагдах хэрэгтэй. Тэгэхээр аль болох техникийн зураг тассан зураас хэрэглэхгүй гэсэн дүрмтэй байдаг учраас тэр дүрмийн дагуу энэ дээр юу хэрэгсэн байна гэхээр зүсэлт гэдэг нь зайшгүй хэрэгсэн зүсэлтэнд гарч ирж байгаа дүрслэлтэй үндсэн одоо ил харагдж байгаа хүмүүс хүмүүстэй хэлээ үндсэн зураасаар зурж ирсэлнэ. За энэ тохиолдолд бид нар яаж юм нөгөө хажуугийн зүсэлтийг үзүүлсэн мэдээ хажуугийн автгаа дээр үүсэн дүрслэлийг үзүүлсэн байна. Энэ болохоор хэвтэй зүсэлт. Хэвтэй автгаатай параллел автгаагаар зүсгэд үүсэн дүрслэлийг үзүүлсэн байна. За энд болохоор өнцгсөн зүсэлтийг үзүүлсэн байна тий. Хоёр автгаагаар хоёр автгааны хоорондоо өнцөг үүсгээд байрлалсан энэ зүсэлтийг өнцгсөн зүсэлт. Тэр өнцгсөн зүсэлтэнд үүсэн дүрслэлийг яах вэ гэхээр энэ налуу автгаа дээрх дүрслэлийг нь хамгийн гол нь яаж бодит хэмжээгээр нь шилжүүлж эргүүлээд тийм ээ. Энэ зүсэлтэнд үүссэн дүрс нь ямар урттайс яг тэр уртаар нь эргүүлээд ингээд дийлгсэн байдалтайгаар зурддаг юм онцлогтой. За тэгвэл шаталсан зүсэлт. Хоёр ба түүнээс дээш автгаагаар тэдгээр автгаанууд нь хоорондоо параллел автгаагаар зүссэн бол зүсэлтэнд үүссэн дүрсийг нь хэдүүлээ шаталсан зүсэлт гэж нэрлэнэ. Тэгэхээр шаталсан зүсэлтэн дээр анхаарах гол зүйл болохоор энэ дээр энэ зүсгэж автгаа энэ шатлалыг бид нар энэ дээр эрэм болгож үзүүлдэггүй гэдэг онцлогтой тийм ээ. За ийм хэдүүлээ шаталсан зүсэлт үзүүлж болно. Хоёр ба түүнээс дээш параллел автгаар зүссэн. За зүсэлтэнд өмнө хийх энэ дүрслэлийн одоо энд би зүсээд байна гэдгийг үзүүлэхэд бол зүсч автгаан тэмдэглэгийг хэдүүлээ ийм стандарттайгаар ийм хэмжээтэйгээр хийдгээ гэсэн үг тийм. Тухайн форматын хэмжээнээс шалтгаалаад нэг ижил хэмжээ дүрстэйгээр хэдүүлээ хэрэгжилж явна л гэсэн санаа. За тэгвэл энэ дээр бол яаж нүрийн зүсэлтэн энэ налуу автгаагаар зүсгэд үүсэн дүрслэлийг яаж хаанаас нарж байгаа цааш нь унгаж хэдүүлээ зурч дүрсэлсэн байна тий. Энэ налуу зүсэлтэн дээр яаж проекцийн холбоотой бол юм тий. Проекцийн холбоогүй байл юм гэдэг ингээд зүсч дүрсэлж үзүүлж байна гэсэн санаа. За энэ хэсгэлэн зүсэлтэн дээр нэлээд анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нөгөө нэг сканерцэн зураг учраас хүлжүүлж тий. Энэ дээр хэсэглэх хийхдээ долгио нарийн зураасаа зурдаг шиг энэ өргөн зураас гарчаад байгаа. Энэ дэхтэй өөр зургуудаар бол гарах энэ нарийн зураас ах хэвээр. Тэгэхээр хэсгэлэлтийг хийхэд энэ дээр ямар ч зүсэж автгаа тэмдэглэхгүй. Энийг ерөөсөө их тэмдэглэхгүй. Тэгшмийн тэнглэхээр л зүс хэсгэл зүсдэг учраас энэ дээр бид нар яахгүй гэсэн үг тийм. За мөн энэ дээр яаж онцгой тохиолдлуудыг зүсэлтийн онцгой тохиолдол явж байна. За тэгшмийн хэмгүй учраас хэвтэй дээр зүсээ зурсан зуршигтай тэгшмтэй юм шиг хоёр талд нэг зүсээ зурж болно. Тэгшмийн тэнглэгийн хажуу талаар нь зурж болно. Хэвтэйгээр тэгшмтэйгээр зүсэж болно. Энэ хараа тэгшмтэй зүсэлтэн дээр зүсэж чадгаа тэмдэглэв. Энэ тэгшмийн тэнглэхээс хоёр тийш ижлэгэн учраас энд ямар нэгэн тэмдэглэгийг тэмдэглэхгүй ганцхан энэ суурьас шалтгаалаад энэ аа гэдэг зүсэж чадгаа тэмдэглэсэн байгааг харна тий. За энэ дээр болохоор бас зүсэлтийн онцгой тохиолдлыг ярьж байна тий. Энд болохоор ирмэг нь гадна талтай байж ивэл энэ тухайн объектын гадна талын байдал дээр ирмэг тааралдвал тэгшмийн тэнглэхээр ирмэг тааралдвал яаж энэ байдлаа илүү үзүүл зүсэлттэй залруу ороод нарийн зураасаар долгиулдаг. Энд харин яаж дотор талтай ирмэг таарчвал байдлынхан илүү одоо багасгаад дотор талын зүсэлтэнд төсөн дүрсээ илүү үзүүлнэ гэсэн тийм. За хэрвээ хоёулаа байвал аль аль ингэж хослуулж тэмдэглэж үзүүлж болно гэсэн.
За огтлол гэдэг нь хөндлөн огтлын хэлбэр төрсийг харуулах зорилгоор хийсэн төсөлтийг огтлын объектыг төрслийг хэлбэл огтл гэнэ. За тэгэхээр энэ объектын хэлбэр төрсийг нь хөндлөн огтлолтой ямар хэлбэр төрстэй гэдгийг харуулах